Бид 7 хоногт нэг сэдв сонгоо авч халуун сэдв нэвтрүүлгээ бэлтгэдэг. Энэ удаад мэргэжлийн албаны хяналт шалгалтаар алтны компаниуд ямар зөрчилтэй байсан тухай үзүүлэхээр бэлтгэлээ. Энэ сарын эхээр Төв аймгийн Заамар суманд Эко алтан заамар компани уурхаад осол гарч 4 хүн нас орсон харамсалтай хэрэг гарсан. Ийм үйл явдал дахин гарах эрсдлээс сэргийлж мэргэжлийн албаны ерөнхий газраас төлөвлөгөөт бус хяналтыг эхлүүлсэн юм а. Нийтдээ 400 гаруй улсын байцаагчид хяналтын лицензтэй 1680 гаруй компанид гинтийн шалгалт хийж байна. Төв аймгийн Хайласт багт үйл ажиллагаа явуулж байгаа Эрд гол компани үйл ажиллагаа явуулах бичиг баримтаа бүрдүүлээгүй байсан юм а. Бичиг баримтын зөрчилтэй байсан. За тэгээд одоо манайх үйл ажиллагааг зогсоогоод 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ зөрчил шалган шийдвэр тохио хуулийн дагуу авагдсан ийм аж ахуйн гэж байж байгаа. Гадрынхан тогтцоос энэ уулынхан даралтаас энэ хоёр уулын хавчиг яг жалганд тэг гүн энэ чинь 40-50 м доош гүн ухаж байгаа болохоор тэр нөхцлөөр л нурлт үсэж байгаа. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийлгүй эх жилэн дахин олборлолт явуулж байгаа зөрчил их байна. Тухайлбал IBBI компани техникийн нөхөн сэргээлтээ бүрэн хийгээгүй. Эх 5 сараас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлж байгаа юм байна. Зарим уурхайн дарга удирдлагууд эзгүй байсан тул утсаар холбогдсон үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг шалгалтын багийнхан хэлж байлаа. За энэ болохоор манай уул ажлын төлөвлөгөө байгаа. Батлагдж байгаа болохоор шууд төлөвлөгөө нүр гүүрээ ингээ өргөдөрсөн байна. За тийм баг. За бичиг баримтуудын хувьд бол бүрнэ үү? Бүрэн байгаа гэж үдээ. Яс уул ажлын төлөвлөгөө гарсан юм уу? Уул ажлын төлөвлөгөө гарааг байгаа юм байна. За. За ингээд одоо бид нар танах үйл ажиллагаа бол одоо үндсэндээ бичиг баримт хэрэг байхгүй зогсон. Уул ажлын төлөвлөгөө батлагдаж байгаа юм уу? Батлагдж байгаа гинэ. Тэг замрах. За тэгэхээр мэргэжлийн хэлтийн байгууллагаас албан шаардлага одоо өөрчлөн өгнө. Хөдөлмөр хамгааллын ээлжид болон давтан заашлаганд нөтдөг бол цаг хугацаанд нөгдөг. Тэгээд одоо ганц 2 удаагийн одоо ажилчдын хувийн өөрсдийнхөө буруугаас болсон тохиол ослын имплод гарсан тохиолдлууд бол цаг тухайд бүртгэж явж байсан. Төв аймагт урт нэртэй хууль батлагдахаас өмнө гол усны айс сав руу орж хөрс хуулж алт олборлсон цөөнгөө газар бий. Тэдний нэг бол Уулс заамар компани Карариум. За Уулс заамар компанийн хувьд голын айс сав дагуу олборлолт явуулсан байгаа баримт дээр бид ирлээ. За энэ нь бол хууль зөрчсөн эрэг уул нь хуулиндаа бол 50 м-ийн дотгошлол голын айс сав дагуу олборлолт хийхийг хориглосон. Гэвч энэ хууль бол хэрэгжихгүй байгаа нь энэ газар дээрээ харагдаж байгаа юм а. За энэ компани бол нийтдээ бол маш их зөрчил байгаа. За энийг бол хянуулна. За үйл ажиллагааг нь зогсоох одоо шийдвэрийг гаргана гэдгийг бол мэргэжлийн албаныхан хэлж байгаа юм а. За мэргэжлийн албаны хяналт шалгалтын өрөөнд бол одоо 2015 оны засгийн газрын 120 дугаар тогтоолын дагуу эднийх бол тавлсан гэрээг бол байгуулсан байдаг. За одоо яг ингээд нөхцөл байдал дээр бол одоо та бүхнийг харж байгаа. Хяналт шалгалтын үед одоо ингээд хэмжилт хийхэд одоо энэ бол хасагдсан талбай байна. Энэ зэвүүдээр бол одоо бид нар хэмжлээ. Энэ нь болохоор одоо 2015 оны 120 дугаар тогтоолоор засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Засгийн газрын 120 дугаар тогтоолны бүсд бол онцгой хамгаалтын бүсд бол орсон байна гэдэг нь ингээд тогтоогдож байна. Энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээх ёстой вэ? За одоо энэ тохиолдолд бол одоо давлсан гэрээг бол одоо хэрэгжлтийн шалгана тийм ээ. Тэгээ хяналт шалгалтын үед бол одоо энэ тогтоогдоод одоо байгаль орчны яамны одоо тэр усны кадастрын албан шүү дээ. Тэндээс ирж хэмжилтийг хийх бах. Тэгээд энэгээр энэ гэрээг бол тавлсан гэрээг бол цуцлнаа. Хамгийн сүүлд энэ компани дээр шалгах гэд бас ямар мэдээтэй байсан мэл яг өмнөх жил ингээд яг голын айс сав дагуу олборлолт явуулсан байна шүү дээ. Тэгээд түрүү жил бол хяналт шалгалтын үед ирэхэд бол энэ талбай дээр бол нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа бол явж ирсэн. Одоо энэ бол ингээ харахад бол нөхөн сэргээлт хийгээд шим төрсөөр одоо хүчсэн байгаа байдал ажиглаж байна л да. Алт олборлож байгаа компаниуд 29 албан бичиг бүрдүүлж үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Гэвч хууль зөрчин шууд хөрс хуулж хүнд техник хэрэгсэл оруулж 1 сарын дотор 30-аас 40 м гүн карьер үүсгдэг байна.
Зэрэгцээ алтны үйлдвэрийн эзэмшлийн 215 гаагаас өнөөдрийн байдлаар 209 гаад бид нар бол нөхөн сэргэлт хийчихэд байгаа. Биологийн техникийн нөхөн сэргэлт хийгээд биологийн нөхөн сэргэлт нэг 180 гад хийцэн байгаа. Тэгээд улсын комисс хүлээлгдсэн актаар хүлээлгдсэн актууд нь өнөөдөр бид нар дээр бидний гар дээр байна. Ер нь бол нөхөн сэргэлт бид нар хийгээд орон нутагт хүлээлгээд өгчдөг. Өгсний дараа бас орон нутгийн одоо нэг хууль бусаар алт холбоорлож байгаа улсуудад нөхөн сэргэлт хийсэн газар бол бас сүйтгэх тийм асуудал гардаг л да. Гişний хэмжээний одоо эрен суугаасын усны гэрээ одоо хэдээр байгуулсан, хэдэн төрлийн төлбөр төлсөн, ашигт масны нөөц ашигсны төлбөр одоо хэд байсан, гişний килограмм алт авсан. Тэгээд одоо энэ босод одоо холбогдох энэ хууль заасан бичиг баримтуудыг үзэхээр одоо энд үзэх малга байгаа байна л. Тэгэхээр одоо нодон жил нэг оператор компанитай одоо гэрээ байгуулад ажилласан гэж байгаа боловч нөгөө компани одоо бичиг баримтыг аваад явсан гэсэн ийм одоо хариулт өгөөд байхаас биш одоо бидэнд өнөөдөр хянар шалгалтанд харуулах одоо бичиг баримт эдэнд алга байна. Зарим уулуурхаан компанийн хувьд нөхөн сэргээлтийг жил бүр хийдэг байна. Уурхаа дээрээ шаардлагатай бичиг баримтыг байлгасан нөхөн сэргээлтээ 100% хийсэн компанич байсан юм а. За бидний зогсож байгаа энэ талбай бол 16 онд техникийн нөхөн сэргээлт хийгээд ургамлжуулсан талбай байгаа. Энд бол 30-аас 35 метрийн гүнтэй карьерүүд бий болсон. Түүнийгээ бид нар дотоод авалгаар нөхөн сэргээлт хийж хэлбэржүүлсэн ийм төр зурагтай. Одоо ургалт нь 3 дахь жилдээ ургаад явж байгаа юм талбай. Ер нь бол нөхөн сэргээлтийг бол манайх бол ерөөхдөө карьер олборлолт явуулсан хадаа араас нь дотоод авалгаар шууд техникийн нөхөн сэргээлтээ араас нь өргөжүүлж явчихдаг. Тэгээд техникийн нөхөн сэргээлтээ явуулсан дараа жил нь бол шууд биологийн нөхөн сэргээлтээ явна. Тэгээд тухайн цаг араас хамаард. Энэ жил бол манайх нэг 20-30-аад га газар ерөөхдөө биологийн нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөтэй Оросоос бас өрнөг бүрээ захиалсан байж байгаа. Одоо ороод ирсэн байна. 5 сар өнгөрөөр дулаараад ирэхээр техник биологийн нөхөн сэргээлтээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй. Алтны компаниуд ус ашиглах зөвшөөрлгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх нь цөөнгүй. За тухайлбал Уулз гол групп ийм зөрчилтэй байсан тул зөрчлийн тухай хуулиар 13 сая төгрөгөөр торгуулсан юм а. Усанд нөгөө тухайн жилийн олборлох металлын хэмжээнээс л өөр өгдөг л да. Өмнөх жил гэхэд 70 сая төгрөг. Одоо энэ жил бас тэр орчимлох бас. Металлын хувьд өнгөрсөн жил нэг 200 орчим хэл авсан. Энэ жил нэг 100 ирээд ил металл олборлох төлөвлөж байгаа. За энэ уулзгал компани хувьд бол бид нар хяналт шалгалтын явцад бол аюултай хог хаягдлыг хуулийн дагуу зүй ёсны дагуу булчлаагүй цэвэрлэх байгууламж таяагүй учраас тэрний дагуу бид нар зөрчлийн хуулийн дагуу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн тухайн оны аваар устгах төлөвлөгөө эрдийгээр батлагдж байгаа гэсэн боловч хууль уурхаан байран дээр байгаагүй. Энэний дагуу бас зөрчлийн арга хэмжээний дагуу усны гэрээ дүгнэлт гараагүй байна. Энэ нь болохоор нийтлэг үүргээ биелүүлээгүй гэсэн үгсээс 10 сая төгрөгийн бас торгуулийн арга хэмжээ давхар аваад 2 ус скрубер усан бүг усны гэрээ дүгнэлт гартал лацдах арга хэмжээ авсан. Ийм арга хэмжээ аваад байж байна. (2013-аас 2015 оны хооронд уул уурхаан салбарт 629 осол гарсан байна. 225 хүн нас орсон, 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон тоо баримт байна. Тиймээс энэ салбарт хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулж ирсэн юм. Зарим уул уурхаан хөдөлмөр аюулгүй байдлын инженер дараах тайлбарыг өгч байлаа. Одоохондоо яг уурхаан уулын ажлын инженер техникийн ажилт бол байхгүй. Засвар үүсгээ хийж байгаа нэг 14-5 хүн байна. Эдгээрээ хариуцаад би тэгээд хөлмөр аюулгүй хамгааллын талаас нь зааварчилгаа өгөөд тэгэл ажиллаж байгаа. Би одоо энэ байгууллагт ороод нэг 10 гаруй хонж байна. Одоо бол бичиг баримттайгаа танилцаад тэгээд өнгөрсөн жилийн ажлын тайлангууд байх шиг байна. Тэгээд 19 оныхоо төлөвлөгөөнүүдийг гаргасан байгаа. Тэгээ би өөрийнхөө бичиг баримтуудыг бүрдүүлээд энэ чинь хөдөлмөр хамгааллын бичиг баримтуудыг бүрдүүлээл байж байна.
Red Vulcan компани туслан гүйцэтгэгч MNO компани гэхэд энэ жил үйл ажиллагаа явуулах эрхээ аваагүй. Гэтэл өвлжингөө олборлолт хийсэн нь хяналт шалгалтаар илэрсэн юм а. Тиймээс тухайн компани үйл ажиллагааг зогсоож хууль бусаар олборлсон алтыг нь улсын орлого болгох шийдвэрийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гаргасан юм а. Бичиг баримтуудын нөгөө төрийн холбогдох байгууллагууд цаг хугацаанд нэг өгөөл бүрдүүлж өгөөл тэгээд тэрэн дээр нөгөө засах засвар эргээд хийх зөвлөмжүүдийн дагуу засваруудыг хийгээл яг явж байгаа процесс нь л юм байна. Тэгээд сая захирал ирлээ дарга нь байхгүй байлаа. Одоо ирсэн байна гаргаад өгөх хаа гэд. Энэ шатараа л явж байгаа. Өмнөх жил бас зөрчилтэй байсан юм байна. Тэр зөрчлөө хайрлахсан уу? Хайрлахсан. Ямар зөрчил байсан бэ? Лицензийн талбайгаас хэтрүүлж олборсон. Усанд 150-60 сая төгрөгөл зөрчилдөг. Бид нар бол өмнө нөгөө том усны бассейнтэй нөөцөлдсөн тэр усаал хэрэглэж байгаа. Төв аймгийн хэмжээнд 300 гаруй компани ашиглалтын лицензтэй, алт олборлох чиглэлээр 50 гаруй компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа байцаагчид компани бүрт хурц ажиллах боломжгүй байгаагаа хэлж байсан юм. Хяналт хийж байгаа объектуудаа ерөнхийдлийн үнэлгээ хийж, ерөнхийдлийн үнэлгээнийхэн ангиллаар нь бол хяналт шалгалтынхаа объектуудыг бол төлөвлөж хийдэг гэж байгаа. За тэгээд яг бэрхшээлийн хувьд гэх юм бол хамгийн олон объектыг түрүүн ярьжсэн. Одоо жишээ нь уул уурхайн бүх аж ахуй нэгж байгууллагад тэр одоо байцаагч бүр очиод яг хажууд нь хяналт тавьд байх бүрэн боломж болцоо бол байдаггүй. За тэгээ бид нар бол ямар ч байсан нэг уул уурхайн үйлдвэрлэлийг эрчимжээд эхэлсэн үед нь одоо 5 дугаар сараас эхлээд хяналтуудыг бол одоо 9-10 сар хүртэл бол ямар ч гэсэн нэг объектод нэг аж ахуй нэгжид бас нэгээс доошгүй удаа бас хийхийг бас зорж ингээ ажилдаг байж байгаа. Зарим объектуудын хувьд одоо үйл ажиллагааны онцлог юунаас болоод бас үйл ажиллагаа явуулаагүй хяналт шалгалт нь бас ингээд хамрагддаггүй бас объектууд байж байгаа. Бид нар бас нэг тодорхой хэмжээнд бас нэг төсөв хөрөнгөтэй баригдаад хяналт шалгалтуудаа төлөвлөлөө зохион байгуулдаг болохоор одоо тэр тал дээр бас одоо нэг байцаагчд одоо жилд одоо шалгах объект нэг 45 хүртэл объектод шалгалт хийх одоо бүрэн боломж болцоо гэдэг. Яг тэр нөөц боломж болцоонд бол нормативаа тохируулж ямар ч гэсэн хяналт шалгалтуудаа бол хийж хамрагдаж байгаа. Уул уурхайн компани хөгжлийг дагаад байгаль орчин бохирдох нь их, аюултай хог хаягдлаа компаниуд тусгай журмын дагуу устгахгүй байгаа нь олон эрсдлийг бий болгож байгаамаа. Уул уурхайн ашиглалтын явцад бол одоо энэ ашиглагдж байгаа тоног төхөөрөмж тийм одоо хүнд машин механизмын одоо ашиглалтаас бол одоо ажилласан тосмоос бол аккумулятор хаягдал дугуй бол ихэн гард юм байна. За энэ хог хаягдлыг бол одоо хог хаягдлын тухай хууль болон аюултай хог хаягдлын жагсаалтаар бол аюултай хог хаягдалд ордог. За энэ хог хаягдлыг бол одоо хог хаягдлын менежментийг бол зохион байгуулаагүй учраас бол зарим аж ахуйн нэгжүүд бол одоо зориултын бус газар хадгалж байна. Аял задгаа хасгаж одоо хөрс бохирдуулсан бол зөрчил бол илэрч байна. За энэ дээр бол анхаарал хандуулж аж ахуйн нэгжүүд бол цаашид энэ аюултай хог хаягдлыг бол одоо хуулийн хугацаанд 90 хоногтой хадгалаад тэрнээс цааш бол эрх бүхий мэргэжлийн байгууллагууд устгуулахар бол хөрвүүлэх арга хэмжээг бол зайлшгүй авах шаардлагатай байгаа. Хөрсний доройтол хэд их байгаа нь байгальд маш их хохирол учруулж байгаа. Нүхэн сэргээлгүй үлдээсэн газар нутаг Төв аймагт их байгаа нь энэ удаагийн хяналт шалгалтаар илэрч байсан юм а. Зарим компаниуд бичиг баримтаа бүрдүүлээгүй өвлжингөө алт олборлож байгаа зөрчлөлийг бууруулахын тулд хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэйг мэргэжлийн хяналтынхан хэлж байсан юм а. Төв аймгийн Заамар суманд өмнө нь олон гол урсдаг байсан. Хайлааст Баян R8, Дунд уртын гол Баруун зүүн шанд Бүдүүний аршаан гэд бүгд ширгэж өгөө басан байна. Одоо үлдсэн ганц нь туул, тиймээс алтны компаниуд бүгд энэ голд бохироо зутгаж алтаа угаадаг. Уул уурхайн компаниуд ус ашиглах зөвшөөрлөө авалгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудлыг зэгслэх ёстой. Мөн ухаж орхисон 9,000 гаруй га газрыг нөхөн сэргээлт хийлгэхийн тулд хяналтын байгууллагууд шалгалтаа сайн тавих хэрэгтэй байгаа нь Төв аймгийн Заамар сумаас харагдаж байсан юм а.